5 жилийн төлөвлөгөөг боловсруулад бас мөрдөж ажиллах гэж байгаа санал нэг байна. Энэ төлөвлөгөө урд гарсан төлөвлөгөөнөйтэй хэр зэрэг уялдаж байна. Тухайлбал одоо алсын хараа 2052 эдийн сайдгаар өдөрдөж хийсэн. За энэтэйгээ хэр зэрэг уялдаж байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд одоо их том бичгээр энэ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гишүүн орнуудаа зөвлөмж болгосон. Өөрийнхөө одоо хөгжлийн суурь үзүүлэлттэй уялдуулаад цаашдаа 2030 он хүртэл яаж хөгжүүлэх юм улс их орно. Энэ их чухал бичвэрэнд байгаа. Энтэйгээ хэр зэрэг уялдаж байгаа юм. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэдээ бас нэг юм бид ярьдаг. Гэх мэт энэ одоо урд нь гарсан энэ 600 гаруй хөгжлийн бичиг баримтуудыг салвар болгоны нэгтгэхэд энэ хэдхэн одоо хөгжлийн бичиг баримт болгож цэгцэлсэн л дээ. Тэгвэл энэтэйгээ хэр зэрэг уялдаж байгаа юм бол баг. Тухайлбал тогтвортой хөгжил 2030 оногт бүх төрлийн ядуурлыг эцэс болгоно гэдэг амлалт авсан байгаа шүү дээ. Тэгээ сая оюун эрдэнэ сайдын ярианд 20 хэдэн хувийг илчих шиг боллоо. Би буруу сонсов. 25 онд 20 хувьтай 20 хэдэн хувьтай байгаад 30 онд бүгдийг одоо эцэс болгох чадах уу? Энэ тогтвортой хөгжил 2030-д нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,500 болгоно гэж заасан байна. Өнөөдөр ч одоо 3,700 орчим байгаа шүү дээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ. Тэгэхээр одоо энэ 5 жилийн нийцэд 2025 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хэд гэж байгаа юм бэ? Энэ экспортод одоо гаргаж байгаа бүтээгдэхүүний одоо боловсруулах үйлдвэрийн хэмжээг 50% хүргэнэ гэдэг энэ тогтвортой хөгжил 2030-аар бас заасан байна. 2 сая жуулч авна 2030 онд. Гэх мэт одоо маш их олон заалтууд байгаа юм л да. Тэгэхээр энэ одоо заалтуудаа хэр зэрэг нийцэж байгаа юм бэ гэсэн ийм асуулт байна. За манайхан бол бүгдийг ховчлнаа, ховчлохаар их сайхан болчдгоо гэдэг. Яг сайхан болж байгаа юм бол байгаа хаа. Ялангуяа энэ уул уурхайн стратегийн томоохон ордуудаараа төрийн өмчтэй компани байгуулах. Монгол улсын энэ одоо сан хөмөргийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо юу бодож энэ төлөвлөгөөнд одоо юу байх юм бэ? Энэ 5 жилд одоо ямар томоохон үйлдвэрүүдийг байгуулах юм бэ? Ашигт нотолын лицензүүд бол хувьд очсон нь бол яг нэг талаараа бас нөгөө талаараа бас зарагдаад голд урд хөршийн хүмүүс автсан. Ийм л одоо байдалтай байна л да. Тэгээ зарагдсан дүн нь бол одоо энэ талбай таарсан хэдэн өндөр байшингууд л баригдчихлах шиг байна л да. Монгол улсын баялагын менежментийг яаж хийх юм бэ? Ийм асуулт байна. Ер нь одоо энэ 30 жилийн хугацаанд бидний усны энэ зам маань одоо ямархуу байдалтай явж байна. Одоо эцсийн үр дүн бол юу гэхээр одоо 30% ядууралтай нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг 3,700 доллар. Энэ хөгжлийн загварыг одоо юу гэж үзэж байгаа вэ? Энэ загвараар ингээ яваад байх юм уу? Энэ загвараа өөрчлөх юм уу? Энэ дээр хэлж өгөөч гэж. Ийм асуултуудад хариулт авъя. За. Хариулах уу? Оюун эрдэнэ сайд уу? За, оюун эрдэнэ сайдын микрофон. За. Гишүүний асуултанд хариулъя. За яг ер нь бол бид нар 30 жилээ одоо дүгнсэн ийм том судалгааны ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн. Бид шинэ үндсэн хуулиа батлаж арчсан тогтолцоон шилжснээс хойш 30 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгээд арчсан хувьсгалын 30 жилийн ойд дээр бид нар бас намууд хамтарсан ийм ажлын хэсэг байгуулж алсын хараа 2050 гэдэг ийм одоо хөтөлбөр өнгөрсөн 30 жилээ дүгнэж ирэх 30 жилийн хугацааг төсөөсөн ийм баримт бичиг гаргаж Солонгод байсан 557 ийм бодлогын баримт бичгийг нэгтгэх ийм оролдлогыг хийсэн.
За Батмөр гишүүний хэлдэг үнэ 91 оноос манай дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 790 сая $7 байсан бол өнөөдөр бараг 13.8 болоод өссөн. Гэтэ амьдралын чанарын үзүүлэлт, ялангуяа энэ орлогын тэгшвэс байдал, далд эдийн засаг цэцгэлсэн, шударгаас алдагдсан гэдэг ийм асуудлуудыг бид нар өнөөдрийг хүртэл иргэдийн одоо хүсэж байгаа түвшинд зэгтэлж чадаагүй одоо ирсэн байна. Хот хөдөөгийн ялгаатай байдал нэмэгдсэн, зөвхөн уул уурхаад нэг тулгууртай эдийн засагтай болсон, нэг хөршөөс хэд хамааралтай экспортын бүтээгдэхүүнтэй болсон гэдэг ийм олон асуудал байгаа. За энэ бүх зүйлүүдийг л одоо сөрөх гэж энэ одоо ийм урт хугацаагаар төлөвлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. 30 жилийн төлөвлөгөө гарсан. 30 жилийн төлөвлөгөө 9 бүлэгтэй. Энэ 5 жилийн төлөвлөгөө бас 9 бүлэгтэй ингээ явж байгаа. Нэг үгээр хэлбэл гинт одоо жишээлбэл хаанаас ч ингээ гараад ирдэг ажлууд биш. Магадгүй 10 жил, 20 жил шаардсан ийм одоо урт хугацааны ажлууд руугаа л бид нэр орхоос аргагүй мэл. Тэгэхээр тэр зүйлүүд рүүгээ бидний хувьд явах ийм төслүүдээ л оруулаад ерөөхдөө одоо энэ 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө 100-аад төслийг Монгол улс одоо хэрэгжүүлэх нь зүйтэй юм аа л гэдэг ийм зүйл рүү л одоо орж байгаа юм. Энэ өөрөө ажлын байртай холбоотой, эдийн засаг тэлхтэй холбоотой, эдийн засгийг төрөлжүүлэхтэй холбоотой ийм асуудлууд байгаа. За энийг бид нар салбар хоорондын бодлогын баримтчгаар уялдуулах бас зайлшгүй шаардлагууд ингээд бас үүсэж байгаа маань. Жишээлбэл үндэсний хөгжлийн газар, за JICA, за мөн олон улсын байгууллагууд хамтраад Монгол улсад хөгжих боломжтой ийм одоо эдийн засгийн асуудлуудыг гаргаж ирсэн. За энэ одоо 5 жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл засгийн газрын хөтөлбөр дээр бол эдийн засгийг одоо төрөлжих, эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдэг байдлаар орцсон. Энэ нь жишээлбэл уул уурхай дээр нэмээд аж үйлдвэрийн салбар Монголд бол хөгжих боломжтой юм байна. Хөдөө аж ахуй, за үүн дотор органик хүнсний бүтээгдэхүүнийг экспортод гаргах ийм боломжтой. Эрчим хүч, тэр дундаа одоо усан стандарттай холбоотой асуудлуудыг дэмжих боломжтой. Аялал жуулчлал. За энэ дотроо одоо төрөлцсөн аялал жуулчлал, энэ агаарын тээврийн либералчлал эдгээр асуудлуудыг шийдэх боломжтой. Тээвэр логистик, далаад гарцгүй учраас энэ одоо чиглэлийг хөгжүүлэх бол зайлшгүй. За мөн бүтээлч үйлдвэрлэл болон одоо энэ оюуны бизнес, IT, кино урлаг зэргийг бол бас одоо хөгжүүлэх юм боломжтой юм а гэдэг ийм байдлаар орсон. Одоо тэгэхээр түрүүчийн бас одоо таны асуултанд гарч ирсэн энэ бүх асуудлуудаа бидний хувьд бэлдэх болсон хүчнийхээ асуудлыг бид нар боловсролын хамтаа уяхаас аргагүй болж байгаа. Тийм учраас одоо жишээлбэл тэтгэлэг хөтөлбөрүүдийг гадаад дотоодод яг энэ салбаруудаар дамжуулж одоо олгох, яг энэ салбаруудаар ажлын байр нэмэгдүүлэх тооцооллыг гаргаж хувийн хвшилтэйгээ одоо нягт түншилж ажиллах гэдэг ийм байдал руу одоо мөчлөг сөрж аль болохоор одоо жишээлбэл түүхэн эдээс үл хамааран түүхэн эд өсгөлөөр одоо үн өсгөлөөр эдийн засаг өсчдөг, түүхэн эдийн үн буухлаар эдийн засаг унцдаг. Тэгээ яг үндэ одоо гашуун сухатаас байгаа хэдхэн жол нэмээд хариулах юм уу та? Хин сайд гинэ? За, Яндан сайд 2 дугаар микрофон дээр. Баялагын менежмент яаж хийх вэ? Хөгжлийн загвар. За, хөгжлийн загварыг сая оюутан сайд ярьчих шиг боллоо. Баялагын менежмент тэр талаас нь голцоо ойлгох хүсье. Батмөр гишүүний асуултанд нэмж тодруулга хийе. За энэ 20-24 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол хүнд уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас тусгацсан арга хэмжээнд ерөнхийдөө нэг хураангуй дотор тодорхой нэг хэдэн тоонууд байж байгаа. Энэ дотроо бол одоо нийтдээ улсын төсөв, гадаадын зээл, хувийн хөрөнгө болон шууд хөрөнгө оруулалт гэсэн чиглэлүүдээр 21.5 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтууд хийгдэж, сая одоо оюутан сайдын хэлсэн тэр гүн боловсруулалт, нэмийн өртөг шингэсэн аж үйлдвэрчлэлтийн бодлогууд, уул уурхайн одоо олборлолт дээр нэмэгдээд гарсан бүтээгдэхүүнийг илүү гүн боловсруулж, нэмийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах чиглэлээр за мөн одоо шинэ ордуудыг ашиглалтанд оруулах, стратегийн ордуудын үр өгөөжийг дээшлүүлэх гэсэн бүх чиглэлүүд нийлээд нэг 21.5 их найт төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэх юм байна. За эннийхээ хүрээнд шинээр одоо ажлын байр 11.1 мянган ажлын байр бий болно. За ингээд улсад төвлөрүүлэх татвар маань болохоор 21 онд 874 тэрбум, за 22 онд 1.3 их найт,
23 онд 1.9 их найд, 24 онд 2.5 их найд гэх мэтээр нэмэгдээд энэ одоо хугацаанд бол 7.8 их найд төгрөгийн одоо улсын төсөвд одоо төвлөрөх татвар хураамж нэмэгдэх юм байна. Эдгээр орсон энэ бүх татвар хураамж энэ бүх зүйлийг бол баялагын сан, үндэсний баялагын сан гэсэн одоо уул уурхай хүндлэлтийн яамнаас орсон бас асуудлын хүрээнд одоо улсад хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлууд, за улсын одоо зайлшгүй их ёстой стратегийн одоо бүтээн байгуулалтууд, зам, за гэх мэтийн асуудлуудад зориулна гэсэн юм асуудлыг бол тодруулж хэлмээр байна. За Батхан гүшүү тодруулах болсон уу? За Жавхлан гүшүү асуултаа асууя. Жавхлан гүшүү. За баярлалаа. Хоёр эрдэнэ сайдаас нь ерөнхий асуулт асууя.